За энэ удаад 10 дугаар сарын 18-наас эхлээд бас нэгэн чухал шилжилт хөдөлгөөн хийх гэж байгаа тухай ярих гэж байна. За энэ юу гэхээр бархас удгараг. Бүхнийг ивээгч өгөөмөр одоо маш их тийм өргөжигч тэлэх тийм алтан тийм боломжуудыг олгодог гэж хэлдэг. Азтай гараг гэж хэлдэг. Энэ бархас удгараг одоо 10 дугаар сарын 18-наас эхлээд Мэлхийн ордонд шилжиж байгаа юм байна. За энэ үеийг хүртэл бол Эхийн ордонд байсан. За тэгвэл Эхийн ордноос одоо Мэлхийн ордон руу шилжээд тэр одоо Мэлхийн ордондоо 49 хоног байрлах юм байна. За энэ ямар үе вэ гэхээр энэ үл 49 хоногийн алтан үе гэж зарим нэгэн одоо Ведийн ялангуяа астрологч хэлж байна. За тэгэхээр энэ алтан үе гэдэг энэ 49 хоногт ямар ордууд илүү одоо тийм Мэлхийн ордонд байрласан бархас удгаргийн нөлөөг илүү мэдэрч илүү тэр аз завшаантай алтан үеийг ашиглах вэ гэж. За тэгэхээр тухайн гараг таны хэдвэр гэрт хаана байгаагаас шалтгаална. За тэгэхээр Мэлхийн ордонд орж яана гэдэг бол Мэлхийнхний хувьд бол таны 1-р гэрт чинь бархас удгараг орж ирж байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө энэ бархас удгараг ямар нөлөөтэй вэ гэхээр ерөнхий нөлөөг нь ярий. За тэгэхээр энэ удаад бол та нар зөвхөн одоо өөрийнхөө нарны орд буюу одоо зодиакийн 12 ордоор зогсохгүй мандах орд мөн асцендент гэдэг чинь тийм ээ. Мандах ордооч, сарны ордооч аль алийг нь хараарай гэж зөвлөж байгаа юм. За тэгэхээр ер нь бархас удгарыг Мэлхийн ордонд шилжиж байгаа энэ үеийг бол хамгийн одоо ийм таатай үе гэж үздэг юм байна л та. Тэгэхээр энд хамгийн хүчтэй энэ сайн нөлөөгийн хамгийн хүчтэй хүлээж авах 9 ордыг онцолж хэлж байгаа юм байна. За тэгэхээр магадгүй зарим нэгэн хүмүүст энэ бол яаж илэрх вэ гэж энэ сайн нөлөө нь яаж илэрх вэ? Жишээлбэл эдийн засгийн хувьд бэрхшээлтэй санхүү эдийн засаг мөнгөний асуудал бэрхшээлтэй байсан бол за тэр таны одоо 2-р гэрт орж ирсэн бол мөнгө санхүүгийн асуудал чинь сайжирнаа л гэсэн. За ажлын байр болоод одоо бизнес өөрийн чинь тэр харилцаа асуудал хэцүү байсан бол тэр асуудал чинь одоо жишээлбэл таны 7-р гэрт орж ирсэн байсан бол ажил төрөл бүх төрлийн харилцаа сайжирнаа ч гэдэг юм. Хэрвээ 6-р гэрт одоо таны 6-р гэрт бархас удгарыг орой ороод ирсэн байх юм бол эрүүл мэнд болоод өдөр тутмын ажлууд чинь сайжирнаа ч гэдэг юм. Нэг иймэрхүү боломжуудыг олгож байгаа юм. За тэгэхээр мэдээж энэ үеэс эхлээд бархас удгарыг таны одоо аль гэрт орсноос шалтгаалаад тухайн салбаруудын амьдралын салбаруудад өөрчлөлт шийдэл дандаа ийм сайн сайхан тал руугаа иргэнэ гэж хэлж штэ. Тэгэхээр одоо хиний ордонд хамгийн азтай байх вэ гэдгээс ингэж яриад эхэлчихье. За мэдээж Мэлхийн ордонд орж байгаа учраас Мэлхий бол өөрөө 1-р гэрт чинь таны 1-р гэрт чинь бархас удгарыг орж ирээд 49 хоногийн туршид 10 сарын 18-наас эхлээд 49 хоногийн туршид таны 1-р гэрт байрлах нэ. За тэгэхээр өөрийн ч ордод орж ирж байна гэсэн. Тэгвэл танд яах вэ гэхээр Мэлхий бол хамгийн азтай ордынхаа нэгэнд орчиж штэ. 1-р 1-р гэрт орж иж байгаа учраас. За Мэлхийнхний хувьд бол өөртөө итгэл сэргэн бий болоо сэтгэлийн хүч нэмэгдэн маш чухал нь сэтгэлийн хүч. За тэгээд хүмүүс таныг маш сайн анхаарч эхлэх болно. Урам зоригч нэмэгдэн. Танд бол одоо шинэ боломж, шинэ харилцаа одоо оршихуйн төлөө одоо амьдрал оршихуйн одоо төлөөх тийм өөдрөг урам зориг сэргэнэ гинэ. За тэгтээ
бас энэ үед бол одоо хэтэрхий ийм бас ийм нөгөөмөр таатай энэ боломжтой байгаа үед бол бас анхаарах хэрэгтэй зарим нэгэн зүйл байдаг. Тэрний юу гэхээр та жоохон даруй байгаарэ, энгийн байдлаа хадгалаарэ, эрч хүч, жинхэнэ эрч хүч одоо тэр үйлдэлүүдээ болвол яг зохистой хэрэгтэй зүйлдээ зарцуулаарай. Ер нь бол үнэнч байгаарай гэсэн байна. За хоёрдугаарх таатай орд бол жинлүүрийн орд гинэ. За жинлүүрийн ордод бол бархас байдгарыг 10 дугаар гэрт байрлах юм байна. За энэ 10 дугаар гэр гэдэг бол ажлын байр, алдар нэр, нийгмийн байр суурь гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ үед бол жинлүүрийн хувьд албан тушаал, дэвшин, аль эсвэл олон нийтийн зүгээс таныг их дэмжинч гэдэг юм. Ажил мэргэжилтийнхаа салбарт амжилт гаргана. Магадгүй дарга удирдлага хамтрагчдын зүгээс бол маш сайн дэмжлэг авна гэх мэтэр. За ажил гэдэг бол зүгээр л нэг орлогыг хэлж байгаа юм биш. Зөвхөн одоо ажил хийгээл зөвхөн орлого олохын тухайд бус магадгүй таны алдар нэр үүрэг хариуцлага хамтарч чинь бол мэдгэдэггүйц одоо тийм таатай өөрчлөлтүүд гарнаа гэд ойлгож иж болох нэ. За дараагийн орд бол хилэнцгийн орд. Азтай ордын 3 дугаарх нь хилэнц. За энэ бол бархас байдгарыг таны 9 дугаар гэрт байрлах нэ. 9 дугаар гэр. За тэгэхээр 9 дугаар гэр юу хариуцдаг вэ гэхээр энэ бол сүнслэг хөгжлийг хариуцна. Таны итгэл үнэмшил. Шашны болоод одоо философийн итгэл үнэмшлэл тэр байдлыг чинь хариуцдаг. Дээрэс нь багш, сургам мөөжөдөгч, судлаач тэр одоо чи салбарт хийж байгаа таны үйл амьдралыг илэрхийлдэг. Тэгэхээр энэ бүх зүйл айгүй хүчтэй болно л гэсэн. Судалгаа хийдэг хүмүүс бол тэр судалгаандаа гүнзгийрэх одоо шашин болоод одоо тэр гүн ухааны салбарт одоо жишээлбэл таны тэр сонирхол чи илүү татагдана гэх үгтээр. За дээрээс нь бархас байдгаргийн нөлөөгөөр бол урт хугацааны холын аялал бас таныг одоо ивэж магадгүй. Энэ бүхэн бол таны дотоод сэтгэлд чинь маш тийм таатай өөрчлөлт гарна гэж ойлгож байна. За мэдээж амьдралд итгэх, хувь тавиланд итгэх тэр итгэл найдварууд бол өснө гэж байна. За тэгээд яг энэ үед бол маш сайн багштайгаа уулзрах одоо юуны удирдагч гэж хэлдэг шүү дээ, гүрүү гэж хэлдэг. За тийм хүнтэй уулзрах юм уу? Гэгээрэлд хүрэх замыг одоо сонгох. Гэгэрэл бясалгалын тэр зам мөрийг илүү сонирхож амьдралын зорилгоо та ойлгох ийм боломжтой таатай үернэ гэж байна. Өөрөөр хэлбэл хилэнцгийн хувьд бол энэ нь хувь тавилангийн маш чухал хаалга нэгдэх мөчөө гэж байна. За дараагийн азтай ордны 4-р нь бол охины орд гинэ. Охины орд. За охины ордны 11-р гэрт бархас байрлаж байгаа юм байна. За энэ бол найз нөхдийн харилцаа, нийгмийн одоо таны эзэлж байгаа байр суурь, одоо нийгэмд оролцож байгаа таны оролцоо эдрийг илэрхийлдэг. Тэндээс одоо таны итгэл найдар, өгсөл эрмэлзэл тэр бүхнийг ч одоо илэрхийлдэг ийм гэр юм бай. За тэгээд энд 11-р гэр бас орлогыг илэрхийлдэг. За тэгэхээр бархас байдгаргийн нөлөөгөөр та яах вэ гэж 11-р гэрийн үйл явдал та өрнө гэсэн үг. Тэгэхээр удаан ботсон та нэг юм зориг тэмүүлэл байгаа бол тэр мөрөөдсөн тэр зүйлдээ хүрнэ. Магадгүй зарим нь шагнал авна, зарим нь одоо хүлээн зөвшөөрөгдөнө. Найз нөхөд хамт олонны зүгээс дэмжлэг ирнэ гинэ. За тэг шинэ холбоо харилцаа хамтын ажиллагаа энэ үед идэвхжиж их таатайгаар өрнөнө гэж байна. За мэдээж олон нийтийн хүрээлэл тэлж байгаа учраас энэ одоо таны хувьд орлогоч нэмэгдэх бас юм завшаантай гэсэн байна. За дараагийн одоо таатай боломжийг хүлээж авах орд бол матар гинэ. За матар бол бархас байдгарыг матын ордны тухайтад 7-р гэрт байрлаж байгаа юм байна. За энэ бол хамтрагчийн орд. Хайр дурлалын, гэр бүлийн, нийгмийн
одоо харилцаа гэхээр түшийн харилцаа энэ бүхнийг илэрхийлдэг 7 дугаар гэр. За тэгэхээр энэ 7 дугаар гэрт бархас байд гараг 49 хоног байрласнаар магадгүй зарим гэрэлтийн санал ирж магадгүй гэж байна. За хосуудын хайр дурлалын харилцаа сайжирна гэж байна. Бас бизнесийн хамтын ажиллагаа өснө гэсэн байна. За ерөнхийдөө 7 дугаар гэрийн бүх үйл явдлыг чинь л идэвхжүүлж ивэх нь штэ. За итгэл даахад магадгүй энд итгэл даах тийм үнэтэй, маш тийм итгэлтэй тийм хамтрагч түнштэй болж магадгүй гэж байна. Эсвэл тэр хүмүүс нь тэр одоо итгэлтэй харилцаа чинь магадгүй таныг цаашдын амьдралаа холбох тэр харилцаач болж хувирч магадгүй гэсэн байна. За тэгэхээр энэ гол одоо материйн ордынхны гол одоо уряа гэх юм уу түлхүүр үг нь бол хосороо урагшлах таатай үе гэсэн байна. Бархас байд гарагийн нөлөөгөр шүү дээ. За бархас байд гарагийн таатай нөлөө хүлээж авах 6 дахь орд бол загасны орд юм байна. За тэгэхээр бархас байд гарыг таны загасны ордныхны тухайтад бол таны 5 дугаар гэрт байрлал. За 5 дугаар гэр гэдэг бол хөөхөд, өр хөөхөд эсвэл таны бүтээлч тэр үйл ажиллагаа, хобби гэсэн үг. Мэдээж хайр дурлал, гоо сайхан энэ бүхнийг 5 дугаар гэр хариуцдаг. За тэгэхээр 5 дугаар гэрт чинь бархас байд гарыг орж ирснээр энэ алтан 49 хоног, 7-7-49 хоног. Энд танд яаж нөлөөлөх вэ гэхээр уран бүтээл, хэрвээ уран бүтээлчд болвол таны тэр уран бүтээлд чинь маш таатай үе ирж байна гэж байна. За мэдээж хайр дурлал танд маш чухал сэдэв байгаа бол хайр дурлалын маш таатай үе. Магадгүй хин нэг нь хөөхттэй болохыг хүсэж байгаа бол энэ үе таныг ивэх нэ. За хайр дурлалын харилцаа элдийн одоо хайр дурлалын харилцаа энтерт одоо бат бох харилцаа үүсчихсэн байгаа бол энэ харилцаа чинь улам гүнзгийрч улам бие биенээ ойлгосон уян зөөлөн тийм цаахан таатай үе ирж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь энд бүтээлч үйл ажиллагаа хоббиг илэрхийлдэг гэдэг болохоор хин нэгэн хүн одоо шин бичих, зурах, бусдад одоо өөрийнхөө хийсэн зүйлийг заах, хөгжим одоо жишээлбэл урлагийг сонирхдаг бол тэр цалын чадварууд, сонирхлууд өсөж нэмэгдэнэ гинэ. За зүрх чин сэтгэлээсээ хайрлах. Эсвэл одоо бүх зүйлд бүр жинхэнэ сэтгэл зүрхээ зориулах. Тэр хоббинд уран бүтээлтэй ч гэдэг юм уу? Тийм таатай үе ирж байгаа энэ бүхэн бархас байд гарыг улам илүү их хүч урам зориг өгөх болно гэсэн байна. За 7 дугаарх сайн нөлөө үзүүлэх гаригууд ордуудын нэг нь бол хонь. За хоньны ордны 4-р гэрт бархас байд гарыг байрлаж байна. За энэ бол таны гэр орон сэтгэлийн амар амгалан байдлыг илэрхийлдэг. Өмч хөрөнгө ээж аавын чинь гэр орон этрийг 4-р гэр хариуцдаг. За тэгэхээр энэ үед бархас байд гарагийн нөлөөгөөр гэр бүлийнхээ харилцаа сайжирна. Ялангуяа одоо жишээл ээжтэйгээ харилцаа холбоо илүү таатай болж өрнөхнэ. За магадгүй зарим нэг гэр орноо тогтчуулах, үйл хөдлөх, хөрөнгө гэдэртэй холбоотой эерэг таатай өөрчлөлтүүд гарах нэ. За сэтгэл бол маш амар амгалан тайвширлыг авчирсан юм ирнэ гэж байна. Магадгүй одоо хин нэг хүн нэлээд тийм ганцаардмал, тийм хүнд, тийм дарамттай биш харж ийсэн бол энэ үе бол их таатай үе ирж байгаа. Энэ үед бол таны ганцаардал тэр нэг юм стресс, тийм дарамттай байдал илт буурч та одоо өөртөө итгэх юм уу ганцаардлыг тэр даван туулах хүч чадал бол маш эергээр танд нөлөөлнө гэж байна. За тэгээд мэдээж энэ бархас байд гарыг таны 4-р гэрт байрлаж байгаа учраас гэр оронд чинь таны тийм эерэг, бурханлаг тийм энерги одоо маш ихээр хөндлөгднө гэсэн. Өөрөөр хэлбэл та бясалгал хийдэг бол та жишээлбэл зулал асаадаг магадгүй одоо тийм лаасаач одоо сайхан тийм
тайван амар амгалан тийм хөгжим энэ төр тавих юм бол бясалгал хийдэг энэ төр бол энэ чин гэр орон чин таны амралтын орон зай, бурханлаг энергийн орон зай болж хувирнаа гэсэн байна. За 8 дахь нь бол үхэр. За үхрийн ордны тухайтад бол энэ таны 3 дугаар гэрт барахаас байдлыг гайлж байгаа юм байна. Энэ бол таны өөрийн хувийн чинь одоо оролдлого, өөрийн чинь илэрхийлэл, урам зоригийн орд гэж үздэг юм байна. За ер нь бол Ведийн зурхаагаар шүү дээ. Харин барууны зурхаагаар бол энийг бол ах дүүгийн харилцаа, тэгээ дээрээс нь таны бас нэг эргэн тойрон таны юм хөрш өдөр болгон одоо тантай холбогддог юм хөрш одоо тийм танилуудын харилцаа гэдээ бас илэрхийлээд байдаг гэж бичдэг. За тэгэхээр энэ 3 дугаар гэрт барахаас гараг байрлалны нөлөөгөөр таны ярих, бичих, өөрийгөө илэрхийлэх тэр хүч чадал чинь нэмэгдэнэ гинэ. За тэгэхээр мэдээж 3 дугаар гэр бас ах дүүгийн харилцаа гэж төрүүлчихсэн. Тэгэхээр ах дүү ойр дотныхаа, ойр тойрныхаа хүмүүс гэдэг чинь таны одоо танилуд, хөршүүд өдөр болгон тантай харилцдаг тэр хүмүүстэй харилцах харилцаа их таатайгаар өрнөнө гэж байна. За 3 дугаар гэр бол бас богино хугацаанд богинохон тийм зайны аяллыг илэрхийлдэг, бас сургалтыг илэрхийлдэг, хариуцлага, илтгэл тавих энэ төр гэх мэт. За одоо богино хугацааны аялал хийгээд хаа нэгтээ очиж илтгэл яриа лекц тавьдаг ч юм уу. За иймэрхүү атай боломжууд бол энэ үед гарч ирэх нэ. За зарим нэгэн хүмүүст бол одоо тийм зоримог тийм алхам хийх боломж олтно. Энэ нь үр дүнтэй байж магадгүй гэж байна. За дээрэс нь эндээс бол жижиг алхам байсан ч гэсэн тэрэндээ та өөрөө итгэлтэй байх юм бол маш жижиг алхмаас ч гэсэн амьдралын маш чухал сургамжийг авч маш тийм таатай амьдралыг өөрчлөх боломжийг та эндээс олж харж магадгүй гэсэн байна. За 9 орд гэсэн штеп. За 9 таатай орд гэдгийн 9 дэх нь бол эхийн орд юм байна. За эхийн орд. Эхийн ордны тухайтад бол барахаас байд гарыг таны 2 дугаар гэрт барилж байгаа юм байна. За энэ бол маш чухал байна. 2 дугаар гэр гэдэг бол мөнгийг илэрхийлдэг. Таны өөрөө хөдөлмөрлөж олдог тэр мөнгийг 2 дугаар гэр хариуцдаг. Тэгэхээр таны 2 дугаар гэрт барахаас байд гарыг орж ирж байна гэдэг чинь бол санхүү мөнгөний чинь салбарыг ивэнэ л гэсэн үг. За тэгэхээр таны хувьд бол орлого чинь нэмэгдэх юм, хуримтлал чинь өсөж ирнэ гэж байна. За гэр бүлийн уур амьсгал энэ үед маш сайхан дулаан, зөөлөн болж ирнэ гэж байна. Санхүүгийн байдал тогтвортой болчихоор тэрийг дагаад гэр бүлийн харилцаанд хүртэл татаа нөлөөлөх нь штэ. За дээрэс нь бас таны хэлэх үг, яриа, эрч хүч. Таны хэлж байгаа үг бусдад маш тийм хүчтэй нөлөөлнө. Магадгүй зарим талаар энэ тэр хүнийг одоо сэтгэл зүйн хувьд тийм эдгээ хэмжлэх тийм хүчтэй ч болж магадгүй гэсэн бас нэг сонирхолтой та хамгийн хэлж өгч байна. За тэгэхээр хэрвээ маргаан мэтгэлцэн энэ төр таны одоо харилцаа мөнгө санхүүгийн болоод ах дүүгийн харилцаанд чинь тийм зүйл байсан бол одоо энэ бол эв зүгээр шийдэгдэх ийм таатай үе ирж байна гэсэн байна. За ингээд энэ хүрээд тань барахаас байд гарагийн шилжилтийн нөлөөгөөр мэлхийн ордонд шилжиж байгаа энэ нөлөөгөөр азтай байх 9 ордыг нэрлэлээ. За дараагийн удаад бол удахгүй бүх орд тус бүрт яаж нөлөөлөх вэ гэдгийг дараагийн удаад ярий. Энэ хүрээд эхний одоо ерөнхий 9 азтай ордныг танилцуулсныгаа өндөрлөё. За тэгээд удахгүй дахиад уулзъя. Баярлалаа. Баяртай.